За ажлын хэсэгт 2 зарчмын дөрөвтэй санал бас хүргүүлсэн байгаа. Тэгээ ямар байдлаар тусгацсан бэ гэдгийг тодруулж асууя. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг бол ерөнхийд нь дэмжиж байгаа. Ялангуяа бас энэ оюутан залуучууд Монгол улсын хувьд бол бас хүн амын нэлээдгүй хойг эзэлж байгаа оюутан залуучуудтай холбогдолтой асуудлыг их хурлын гишүүд болон засгийн газрын түвшинд хэд хэдэн төслүүд яваад ингээд нэгтгэгдэж батлагдах байна. Монгол улсын хэмжээнд бас бакалаврын түвшинд суралцж байгаа оюутан залуучуудыг бас цагийн ажил хөдөлмөрөөр дэмжих ийм зохицуултыг бол бас оруулж ирж байгаа талархалтай байгаа. Гэхдээ энэ насаар зааж байгаа ийм хөлбраар оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр ихсэн анхаарах зүйлүүдс байна. 15-аас 22 насаар бас хязгаарлахаар үндсэндээ бас бид бүхний дээд боловсролын тогтолцоо бүх сургууль зөвхөн 4-р курс төгсөөд бас төгсөж байгаа бас тийм агуулга бас байхгүй байна. Ялангуяа 5-р дамжаанд нийтдээ 2025-аас 26 оны хичээлийн жилд 4542 оюутан суралцж байна. 6-р дамжаанд 2266 оюутан суралцж байна. За тооны хувьд бол бас төдийлөн өндөр биш. Гэхдээ яалтчгүй оюутныг гэвэл оюутан цагийн хөдөлмөрөөр эрхлэх шаардлагатай гэвэл бас шаардлагатай. Энэ бас тодорхой нийгмийн даатгалын хөнгөлтийн боломжийг бас ялангуяа төгсөх курсын оюутнууд руугаа чиглүүлэх нь илүү өргөөжтэй байгаа. Анагаахын их сургууль, Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургуульд бол үндсэндээ 6 жилээр сурж байгаа 3 мэрэгжил байна. 5 жилээр сургаж байгаа 7 мэрэгжил байна. Тэгэхээр үүнтэй холбогдолтой зохицуултуудыг бас яаж нэмж тусгасан бэ? За миний зарчмын дөрөвтэй санал бол 15-аас 22 гэснийг 5 6 дугаар курсынхныг оруулаад яг энэ бакалаврын түвшинд суралцж байгаа оюутан гэдгийг үндсэндээ тодорхойлоод 15-аас 24 болгож нийт оюутнуудаа бас бүгднийг хамруулъя гэсэн ийм агуулга бас байгаамаа. Тэгэхээр хуулийн төслийн үзэл санаа болон гол энэ оюутан залуучуудаа дэмжиж гэдэг агуулгыг илүү бас хүрээг нь жоохон нэмэх талаас нь оруулсан. Тийм. За энэ дээр харуулт. За ажлын хэсгийн ахлагч боломжтой гэж хариулъя. За ганхулаг гишүүний саналыг сая ажлын хэсгээр санал хураалт явуулж дэмжигдсэн байж байгаа. За ганхулаг гишүүний санал бол маш зүйтэй санал. Бид засгийн газраас өргөн барихтаа насыг нь 15-аас 22 насных гэж тооцож авч үзсэн байсан. Тэгээд ганхулаг гишүүний хэлж байгаа нэгдүгürt анагаахын оюутнуудаас ахуулаад 5 жил сурч төгсдөг оюутнууд бас байна. Нэгдүгürt тэгэхээр бас хамрагдах боломжийг хязгаарлагдчихаар байсан. За хоёрдугаарт ялангуяа эмэгтэй оюутнуудын хувьд дундуур нь төрж декрет аваад үргэлжлүүлээ сурч байдаг юм уу? Ийм тохиолдолд бас энэ эрх нь хязгаарлагдчихад байсныг 15-аас 24 болгож нэмсэн. За үүнтэй холбоотойгоор төгсөөд 25 наснда хөрөө өсөх юм бол тэтгэврийн шимтгэлээ нөхөж төлөх хэрэгцээ орчны засгийн газраас өргөн барьсан хуулийн дээр байсныг 24 нас болгож нэмсэнтэй холбоотойгоор 26 нас болгож бас нэмсэн байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл 24 нас хүртлээр сураад энэ тэтгэврийн шимтгэлийн чөлөөлтөөс хөнгөлөгдчөөд дараа нь өөрөө өсөх юм бол ажлын байран дээр гараад үнийг нөхөн төлөх хэрэгцээ орчин бий болж байгаа гэсэн үг ээ. За ганхулаг гишүүн тодруулъя. Хуулийн төслийн бас гол бас байгаа нь энэ сайн дураараа өөрсдөө оюутнууд өөрсдөө сайн дураараа төлөөж явж болно, төлөхгүй явж болно. Буцаага дахиад 25 нас хүртэлхээр бол үндсэндээ төсөл нь орж ирсэн. Үүнийг бол зарчмын зөрүүтэй санал дээр бид 28 болгочвол яасан юм бэ? Ажлын байран дээр гараад тодорхой бас 2-3 жилийн хугацаанд буцааж төлөх хэмжээний бас мөнгө хоримтлуудыг бас бий болгох шаардлагатай. Тийм учраас илүү бодиттой байлах үүднээс нөгөө талдаа нийгмийн даатгалаа буцааж төлөх тэр бас хүсэл эрмэлзлэл тэр ордлогын дэмжих үүднээс бүр 28 болгол яасан бэ гэдэг ийм саналыг бас хоёрт нь өгсөн байгаамаа. Энэ дээр бас ажлын хэсэг яаж ярилцсан болоо гэдгийг бас тодруулъя. За мөн дээрээс нь дахиад нэг зүйлийг бид нар үлдээж магадгүй байгаа юм. Гадаад улсаас Монгол улсад суралцж байгаа оюутнуудын хувьд бас энэ зохицуултыг ер нь бид нар яаж харах вэ? За нийтдээ бол үндсэндээ 4355 оюутан гадаад улсаас Монгол улсад суралцж байгаа юм байна. За эдгээр оюутнууд ер нь Монголын оюутнууд гадаадд очихороо бол яг бусад оюутнуудтайгаа адилхан цагийн хөдөлмөр эрхлэх нарийн зохион байгуулалтанд ороод тэгээ бас нэмэлт орлогоо олоод явах юм боломж нээлттэй байж идэг. Харин Монголд байгаа энэ 4300 гаруй оюутан байна.
Үүний 980 орчим нь болохоор бакалаврын түвшинд суралцж байгаа юм байна. Тэгэхээр дийлэнх нь бол магистр, докторт суралцдаг юм байна. Тэгэхээр цаашдаа бол энэ гадаадаас суралцах оюутнуудыг бид нэр илүү дэмжих, бас энэ дэлхийн хэмжээний бас боловсролыг Монголдо эзэмшүүлэх энэ хандлагуудыг дэмжих бас нэг шалгуур нь хичээлийнхаа хажуугаар нэмэлт одоо цалин үйлстэй байх, орлоготой байх гэдэг агуулга бас чухлаа. Энийг бас ажлын хэсэгтэр болон хуулийн цэл санаач нар бас яаж харсан бэ гэдгийг бас асууя. За ажлын хэсэг ахлагч хариулах уу? За манай юмнаас бас нэмээд хариулчаарай. За энэ бол ажил хөдөлмөр эрхэлж явах хугацаанд оюутнуудын хувьд бүтэн цагаар бакалаврын болон дэд бакалаврын мэргэжил одоо зэрэг хамгаалахад энэ хөнгөлөлт чөлөөлтөл байгаа. За үүний дараа бол тэтгэврийн шимтгэлийг нөхөж төлнө. За яг одоо бодит байдал дээр гэхэд одоо үнийг хэлэхэд бол дөнгөж 20 эдтэй залуучууд 50-60 хүрээд тэтгэврт гарна. Би тэтгэврийн шимтгэлээ ахиухан шиг түлчий гэдэг ийм харилцаанд орох магадлал бол маш бага. За ер нь бол монголчууд бол тэтгэврийн нас руу төгөхөөрөө 45 болон түүнээс дээш байдаг юм уу 50-аас дээш наснд л тэтгэврийн одоо асуудалд бол онцгой ач холбогдолч анхаарч эхэлдэг. Тэгэхээр яг энэнийг бол эрхцээ хувьд нээж хүн зүйтэй. Гэхдээ хоош нь хэтэрхийг тавихаар хэд хэдэн хүндрэлүүд бас үүсэх магадaltaй. Нэгдүгürt бүр 10 хэдэн наснда авсан нөгөө хөнгөлөлт чөлөөлтийг буцаагаад төлөхөд инфляцийн түвшинтэй уялдууж энэ төр төлөх нөхцөл байдал үүсэх юм бол энэ бас нэлээд өндөр болоод одоо нөгөө шимтгэл төлөгчдөр орж ирнэ гэсэн үг. За энэ бас дээрэс нэмээд хүн болгоо итлэхгүй. Бид нар нөгөө үйлдвэрлэлийн осволлын шимтгэл ажил олгогчийн төлсөн байдлаар Монголын бүх бакалаврын оюутнууд бас ажил хөдөлмөр эрхлэхгүй байх. Ажил хөдөлмөр эрхэлсэн мэдээлэл биднэрт бол байнга нийгмийн даатгалын байгууллагт тэр мэдээлэл дээр үндэслэж төлнө гэсэн үг ээ. За гадаад оюутнуудын хувьд ажлын хэсгээс нэмээд хариулт атгах шүү дээ. 3 номер хариулах, 2 номер. Ажлын хэсгийн 2 номер. За ган хөл гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгал ерөнхий газар Бачааргал. За гадаад оюутны хувьд бол олон улсын нийтлэг жишг нийгмийн хамгааллын олон улсын хилцээрээр зохицуулагддаг. За одоогийн байдлаар манай Монгол улс нийтдээ 8 улстай нийгмийн хамгааллын хилцээртэй. Энэ ямар агуулгатай вэ гэх юм бол одоо жишээлбэл Унгар улсад манай Монгол оюутан сурч байгаа тэнд нийгмийн даатгал төлөх юм бол тэр төлсөн шимтгэлийг нь Монгол улсад тэтгэврийн тэтгэврт гаргахад нь ашигладаг юм зарчмаар явж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол манай улс 9 дахь улс буюу Австрали улстай нийгмийн хамгааллын хилцээр байгуулахаар ажиллаж байна. Баярлалаа. Сайхан үлгэр гишүүн тодруулъя. Тэг яг буцаан төлөх боломжтой тэр насны хязгаарыг бас жоохон тавиад өгвөл нэмийн даатгалын санд бас одоо орж ирэх санхүүжилт нь бас нэмэгдэх болов гэдэг талаас нь бас хараад байна л да. Тэг манай мэрэгжлийнхэн яг одоо үндсэндээ 1-2 жилийн хугацаанд энийг жоохон нэмэд өгөхөөр ямар яг сөрөг зүйлүүдээс гарах вэ гэдэг дээр дахиад нэмж тодруулж өгөөч. Миний харж байгаагаар бол яг тэтгэврийн энэ одоо бас даатгалаа буцааж төлөх 1 жил байх, 2 жил байх, 3 жил байх хоёрын хооронд бол бас одоо төдийлөн нэгт зөрүү бас байхгүй байх. Гэхдээ яг нэг оюутан залуучуудын мань хувьд бол жил ажиллаад хоримтлуулах боломж энэ төр гэдэг яг хувийн талаас нь харах юм бол их тийм чухал асуудал бас байгаад байгаамаа. За тэр гадаад оюутны хувьд энэ тооцоололд орох уу, энэ эрхийг одоо үндсэндээ авах уу? Гадаад оюутан Монголын аж ахуйн нэгжүүд дээр цагийн хөдөлмөр эрхлэхэд энэ нийгмийн даатгалын одоо энэ зохицуултыг авах уу гэдэг ийм асуулт байгаа. Энэ дээр та тодорхой хариулж өгч. За ажлын хэсгээс хариулах уу? Хариулах уу? 2 номер. За. Ган хөл гишүүний тодруулалт хариулъя. Нийгмийн даатгал ерөнхий газар Бачааргал. Гадаад улсын хувьд бол энэ хөнгөлөлт чөлөөлтөнд бол орохгүй. Энд бол зөвхөн Монгол улсын иргэн оюутан хамаарагдана. Яагаад 28 нас гэж бас тавьж байгаа нь вэхээр ер нь 26 наснаас урагшаа 1 жил, 2 жил, 3 жил, 4 жил гэсэн юм одоо боломжтой хугацааны төлөхөр болчлоо. Тэгээд тухайд мөрдөж байгаа хөдөлмөр үйлсний доод хэмжээнээс төлөх учраас ийм бас нэг том ачаал бас болж орж ирэх магадaltaй. Хоёрдугаар гэвэл манай улс бол одоо яг одоо хуваарлтын аргачлалтаа санхүүжилтийн хувьд тэгэхээр бид нар одоо энэ хит хоошоо энэ төлөлтийг бол аль болох тавих одоо зохимжиг болчиход байгаа юм. Тэгэхээр аль болох тэр 26 насны дотроо бариад одоо тэр үйлдвэрлэлийн ослын даатгалаар одоо тайлгалсан хугацааныхаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөр үйлсний доод хэмжээнээс төлөөд явна гэсэн юм зохицуултыг хуулийн төсөлд тусгасан байгаа. Баярлалаа. За ажлын хэсгийн ахлагч нэмж хариулъя.
За манай нийгмийн даатгалын зарчим бол бас нэг юм байх хэвээр нөхөн төлөлтийг бид нар айл хор хязгаарлах хэвээр гэдэг бас зарчмыг баримталдаг. Яг бол даатгал гэдэг чинь эрсдэл үүсгэхээс нэлээд эрт өөрөө өөрийнх нь нийгмийн баталгааг хангахын төлөө цалин орлоготой байхдаа төлөх ёстой. Тэгэхээр одоо сая бол үйлдвэрчний эвлээс за ингээд хэд хэдэн байгууллагуудтай хилцүүлэг хийж байгаа ч гэсэн үнийг хэлэхэд энэ нөхөн төлөх харилцааг бол бүр дэмжмээргүй байна гэдэг саналууд маш гарсан. Яг бид нар бол ажлын хэсгээс нэгдүгürt хэд хэдэн гишүүд, ганхлаг нарын гишүүд өргөн барихаар энэ хуулийн төслийг бэлтгэсэн байгаа. Шижээр нарын гишүүд хуулийн төслийг өргөн барьсан байгаа гэх мэтчлэн эдгээр зүйлүүд нь угаасаа оюутнуудын цагийн хөдөлмөрлөлтийг дэмжих үүднээс бол байж болох зохицуулалт. Гэхдээ нөхөн төлөх хугацааг хэтэрхий хойш нь тавиад за ингээд бас нөгөө талдаа сандаар ачаалал үүсгэх энэ эрсдлийг бас бууруулах нь зүйтэй нөхөн төлөлтийг бол бас хэтэрхий цаг завын хувьд юм боломжтойгоор олох нь нийгмийн даатгалын ерөнхий хуулийн ерөнхий зарчим дээр бас жоохон юугүй байгаад байна. За 28 настай хүн бол ер нь бол аль хэдийн шимтгэл төлөгч болоод эхэлчихнэ. Энд чи одоо бараг ахаад нийт тэтгэврт гарах насныхаа талд нь хүрчиж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар бол аль болохоор шимтгэл төлөлт тухайн үед бол бараг албан журмын шимтгэл төлөгч болцсон байх байхаа гэж харж байгаа. За, Бүрсүнгийн Наранбаяр